За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өөрийгөө хайрлахаас хувьд тавтай морил анх удаа үзэж байгаа хүн байх юм бол би өөрийгөө хайрлах сурах гэж байгаа нэг эмэгтэй байгаа юм. За тэгээд би их олон жил би ганцаараа явсан. Тэгээд миний өмнөх бичлэгүүдээс та бүхэн маань бас намайг одоо яаж амьдрдаг байсан талаар бас миний талаар илүү их сайн мэдлэгтэй болох бах. За тэгээд би яг одоо юу ярих гээд ороод ирсэн бэ гэхээр сүүлийн үед ээжүүдийн би нэг Монголд Америкт дах ээжүүд гэдэг юм групп байдаг хгүй. Тэгээд тэгсэн чинь тэр групп дээр ингээд ярьж байгаа ээжүүдийн түүх болон зарим нэг постыг харахаар ийм юм бодогдчихээн л да. Надад энэ яг заримдаа ингээд яг миний нэг өнгөрсөн амьдрал хин нэгэн дээр ингээд адилхан давтагдаад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд энэ дээр би нэг юм хэлэх гэсэн юм аа. Ингээд ганц би амьдрах, ганцаараа байх, хүүхдээ ингээд ганцаараа өсгөхтэй. Энэ бол эмэгтэй хүнээс одоо дааш давшгүй их төвчээр бөгөөд маш их хүч шаарддаг зүйл юм аа. За яагаад гэхээр штэ эмэгтэй хүн гэдэг чинь байглаасаа цаанаасаа ингээд бидний биеийнхаа нөгөө одоо гормон гэх юм уу За энэ бүхнээс ихсүүлээд бид нар бол эрэгтэй хүнээс яагаад ч хүчээр сул байдаг юм аа. Хүч гэдэг нь тийм ч учраас энэ хорвоо дэлхий дээр эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг юм хоёр өөр янзын хүн байгааз. Тийм ч тэгээд одоо сүүлийн үеийн нийгмээс юм уу энэ амьдралын одоо янз янзын юмнаас хамаарат эмэгтэй хүн гэдэг ганц бие амьдрах нь их болчихжээ. Ганц бие буюу ганцаараа хүүхдээ өсгөх нь. За ингээд яваад ахаар эмэгтэй хүмүүс юу болдог вэ гэхээр бид нар чи өөрсдөө байглаасаа цаанаасаа юм зөөлхөн, уян ингээд ийм байх хэрэгтэй байтал ингээд бид нар нэгдүгээрт хамгийн түрүүнд ингээд сэтгэлийн хат суух хэрэгтэй гэдэг Тэрнээс ингээд байн гуйлал хүүхдийнхээ урд ингээд амьдрал хэцүү байна, ийм байна, тийм байна гэд явах биднэрт одоо боломж тийм одоо ирэх байхгүй штэ аль хэдийн хүүхэд гаргацсан бол тэр хүүхдийн төлөө зүгээр хүүхэд төрсөн эхний цагаас эхлээд нөгөө нэг эмэгтэй хүний тархинд нөгөө энэ хүүхдийн төлөө хариуцлах ээж гэдэг ийм одоо гормон биш юу гэх юм тийм юм үүсдэг гэж би ингэ сонсч байсан. За тэгээд яг тийм юм болд юм билээ. Тэгээд миний хувьд ч гэсэндээ ингээ хүчтэй байх гэж хичээгээд өөрийнхөө бүх мэдрэмж одоо ингээд гуйныг байд юм эсвэл бүх юм ингээ өөр хүүхдээсээ нуугаад ингээ чадах чинээгээр хүчтэй байх гэж хичээсэн. За ингээд ийм хүчтэй байх гэж хичээнэ гэхээр юу болдог гэхээр чичнээ өвдсөн ч байсан гэсэн гүрийгээд ажилдаа явахгүй болохгүй. Одоо хэцүү байсан ч гэсэндээ бүх юм ингээд нөгөө өөр хүүхдээсээ нуудаг юм үүсд юм бэлээ. За тэгээд тэр энэ нуудаг хүүхдүүдтэй мэддэхгүй хичээдэг одоо шүн орондоо ганцаараа уйлдаг би нэг өөрийгөө өвдснөөс хойш өөрийгөө хайрлана гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг ингээд ойлгоод тэрний дагуу ингээд үйлдэл хийгээд хичээгээд өөрийгөө хайрлах гээд явж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь нэг өөрийгөө хайрлана гэдэг дээр нэг ийм ойлголт гарахгүй юу. Тэг би одоо өөрийгөө хайрлана гэдэг нь юу гэсэн үг юм? Би яаж өөрийгөө хайрлах юм гэсэн чинь ингэж чи ингээд өөрийгөө ингээд хүүхдийнхээ оронд тавиад үз. Чи өөрийгөө ингээд бүр юмнэлэх одоо энэ байгаа хүүхд гэж чи өөрийнхөө хүүхдтэйгээ чи хичнээн их хайрладаг үлээ. Тэр хүүхдтэй муу мухай юм үзүүлмээргүй зовооморгүй одоо уйлж гомдохоор нь ингээд бушуухан шиг өргөж аваад ингээд чи юу яадаг ээж болгон тэгж одоо хүүхдэд дэмжиж одоо тэгж хайрлж халамжилдаг тийм үү. Тэгвэл чи яг тэгж байгаа юм шиг өөрийгөө хайрлах хэрэгтэй гинэ. За жишээлбэл одоо хүүхд чинь газар унаад өглөө гэж бодъё л доо. Унаад өвдгөө шалблаад уйлахт нь бушуухан өргөж босгож аваад өвдгийг нь сайхан цэвэрлээд ингээд шархыг ингээд юм хүмдүрхэд ингээд бид нэг ингэж халамжлалнаа да ээж хүний хувьд яг тэрэн шиг чи өөрөө ингээд энэ амьдралд бүдчээд ингээд унах үедээ яагаад тэрийгэ тоохгүй ингээд тэр шарах юугаа ингээд тэр чигээр нь хаяад ингээд цэвэрлэхгүй орхиод тэгээ тэр нөгөөх нь идээ бэр болоод тэгснийхаа дараагаар ингээд зүгээр ингээд кавер болоод ингээд хатаад ингээд эдгээд том сорив болоод үлдчихэж байгаа бай За тэрэн шиг
ээжүүд маань хүчтэй байна гэд өөрийнхөө амьдралыг нэмэгдэхэд ингээд ийм нам болгоцсон, ингээд ямар ч мэдрэмж юм байхгүй. Тэгээд бүхнийг одоо хүүхдийнхаа төлөө зориулж ийн гэдэг ингээд яддаг. За тэгээд хүүхд нь одоо ганц бие ээж байна гэдэг чинь завгүй байна гэсэн үг те. Ингээд чи мөнгө олох хэрэгтэй хүүхдийнхаа төлөө хоёр хүн нийлээд ингээд гэр босгодог бол чи ганцаараа те бүгдийн нөгөө нэг гадаа гарч ир болж гэрт орж им болно гэдэг энэ үгийг хийдэг. Одоо энэ үг бол жинхэнэ утгаараа ганц бие ээжүүдэд болол одоо тохирсон үг байгаа. Ганц бие ээжүүдийн хийдэг үг. За тэгэхээр энэ таны энэ төвчээд байгаа энэ амьдрал чинь ирээдүйд үр хүүхдэд чинь яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй гинэ. Жишээлбэл би одоо ингээд хамаг юм нуугаад үр хүүхдээсээ нуугаад хүчтэй ингээд гүрийгээдсэн чинь тэр үр хүүхэд маань ингээд миний яаж одоо тэг ингээд гүрийж зовсныг ойлгохгүйгээр одоо том болцсон бол яах вэ? Тэгээд тэг бараг том болчоод чи яах гэж намайг тэгсэн би чамайг сонгоогүй штэ гэх мэтчлэн ингээд ийм юм гарах болон юу байдаг одоо тийм кейсүүд ч байгаа штэ тэг ингээд хүүхдтэй өөрийнхөө нөгөө зовлон ингээд мэдрүүлэг учраас хүүхд нь ингээд юу ч ойлгохгүй юу ч мэдээгүй ингээд өссөн байдаг. Тэгэхээр нэгдүгээрт чи ингээд хэцүү байгаа бол заримдаа ч гэсэндээ те ийм байгаа шүү гэдэг хүүхдтэй ойлгуулах хэрэгтэй юм шиг байгаа юм. За ингэж хүүхд чинь ч гэсэндээ дараа нь ирээдүйд өөрөө чамайг хараад чиний ямар байгаагаас хамаарат энэ амьдралд яаж хандж байгаа, юмд яаж хандж байгаас хамаарч хүүхд чинь бас яг адилхан чиний хуулбар болж л өсдөг. Тэрнээс чи өөршгөө бити байгаарэ гэд мянга хэлээд нэмэр байхгүй. Чиний байгаа одоо тий амьдралд үзүүлж байгаа энэ example юмар л одоо хүн болж би болд юм байна гэдгийг би сайхнаас ойлголоо л та. Тэгсэн чинь одоо жишээлбэл намайг баа байхад манай ээж ингээд өвдсөн ч байсан ажилтдаг тий хүүхдний өвдсөн ч байсан ажилтдаг ийм гүргэр ийм ээжийн охин л тоо би. Тэгээд би өөрөө ч гэсэндээ яг тийм болоод өсчихсөн. Ганц би ээж болсон бүр тэр нь ингээд давмгаалаад тий би ингээд өвдсөн ч байсан өвчин амдах юм уугаал ажилтаа явдаг. За тэгээд хүүхдээ санаад хэцүү байдаг болохоор ингээд байнга ажил хийдэг тий. Угаасаа байнга ажил хийхээс ч арга байхгүй хүүхдэд тийжэхийн тулд. Гэх мэтчлэн ингээд өөрийгөө одоо өвдгөөд явснаас болоод би ингээд өвчтэй болсон. Тэгээ өөхөх шахсан азар одоо үрийн минь заяад өссөн юм уу? Эсвэл одоо тий бурхан надад нэг боломж олгосон юм уу? Би ингээд тэгээ өвчнөө одоо эртгэн мэдээд ингээд аврагдсан эмэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр над чиг бити байгаасаа ээжүүдийг тий над чиг бити ингээд хүчтэй одоо юм бай тий хүчтэй байх хэрэгтэй гэд миний ойлгосон хүчтэй байна гэдэг бол тий тэр өдөр шөнөгүй ажиллах тий өвтгөрөө өвчин амдах юм уух тэгээ гүрийхийг би өөрийгөө хүчтэй эмэгтэй гэж бодоодсон байхгүй юу? Тэг хин нэгэн хүнээс тусламж авахгүй байхад нэрэг тэгсэн чи үгүй хүчтэй эмэгтэй гэдэг чинь шүү дээ тий аз жаргалтай эмэгтэй хэлт юм байна. Чи ямар ч нөхцөл байдалд тэрийг даван туулна гэдэг нь болохоор чамд хэрвээ хин нэгний тусламж хэрэгтэй бол тэ чи тусламжийг аваад тэгээд аз жаргалтай байхыг хэлт юм байна. Тэрнээс биш ингээд хамаг юмаа ганцаараа төвчээд бүх юмыг тэ ингээд болох гээд ингээд зүтгэх ёсгүй юм байна. Тэгээ эмэгтэй хүн бол ганцаараа заримдаа үнэхээр боломжгүй байдаг байхгүй юу? Уг нь бол биеийн хувьд тэ одоо бие физиологийн хувьд боломжгүй байхад бид нэр ингээд тэрийг ингээд одоо хүчээр альбан хүчээр ингээд хийгээд байна л да. Тэгэд энэ одоо ирээдүйд тэ эргээд юу болох вэ гэхээр за яг хөө би ингээд гүрээсээр агаад ингээд өөр хүүхдээ өсгөх юм байж. За гүрээсээр агаад би энэ амьдралыг аваад явд юм байж өөрхөн нуруунд дэр өрөөд. Тэгэнгүүт эргээд таны хүүхэд чинь таны нөгөө зовж өсгсөн те өста цэцэг цэврүү шиг муу муухай юм үзүүлээгүй тэг ингээд өсгсөн хүүхэд чинь эргээд яг тийм болох одоо магадлал бүр маш өндөр байдаг гэж байна. Тэгэхээр та хүүхдэд тэгж тийм болгомооргүй шүү дээ. Та өөрийнхөө зовсон шиг тийм байдлаар хүүхд чинь ингээ ирээдүйд бас тийм амьдралдаа тийм сонголт хийгээд тэгээд одоо тэг хүчтэй байгаад тэгээ жаргаж үзэхгүй, жаргаж мэдэхгүй тий ийм байхыг та өсөхгүй үстэй тий. Тэгэхээр ганц би ээжүүдтэй гэж хэлэхэд хэрвээ тань тусламж хэрэгтэй байгаа бол заавал тусламж аваарай. Сэтгэл зүйн эрүүл мэнд
гэдэг юм чинь сэтгэл зүй гэдэг чинь сэтгэл гэдэг чинь үнэхээр эрхтэн юм байлээ. Хий хоосон зүйл биш. Тэгэхээр энэ эрхтэнгээ эрүүл байлгах. За тэгээд хин нэгнээс тусламж авах. Хин нэгнээс тусламж авна гэдэг чинь таныг юм хүчгүй сул дорой болгочихгүй. Харин ч таны хүчтэйг чинь илэрхийлж байгаа юм. Та хүчтэй учраас өөртөө юу хэрэгтэйг мэдээд тэр өөрийнхөө хэрэгцээг ингээд хангаад сэтгэл зүйн тусламж авах хэрэгтэй сэтгэл зүйн тусламжаа аваад танд одоо гайденстэй ингээд юм хэрэгтэй бол юм коуч гайденсаа аваад ингээд өөрийнхөө амьдралыг аз жаргалтай бөгөөд үр хүүхдийн амьдралыг аз жаргалтайгаар авч яваарай. За өнөөдрийг та ядмаар сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд би яг өглөөс ирээд охиныгоо сургуульд нь явуулчаад тэгээд энэ бодол ерөөсөө миний толгоноос гардаггүй. Тэгээд гэрээ цэвэрлэхээс өмнө шууд тайтайгаа ингээ ярьчих гэж бодоод яа тэгэхээр би ингээд одоо энэ ярьж байгаа энэ зүйл маань бол яг миний яг одоогийн филинг мэдрэмжээр тулгуурласан бөгөөд ингээд надад ингээд юу санаа зовоогоод байна гэдэг юмаа би тайттай ингээд бушуухан шиг яс одоо яг энэ мэдрэмжтэй энэ байгаа дээр ингээ хуваалцъя гэдэг үүднээс ярьдгийн шүү. Тийм болохоор одоо ингээл те байгаагаараа л гардаг. Нүүр амаа будах одоо те ингээд илүү дутуу юм хийх надад одоо юу байхгүй. Тэгэх юм бол нүүр амаа будаал өөрийгөө гоё болгоод ингэж жагаад ярих гэхээр хамаг нөгөө мэдрэмж юм маань байхгүй болчих учраас тэгээд ямар нэгэн скрипт одоо те бэлдсэн юм байхгүй өөр тайтайгаа ярьдаг учраас одоо ийм байдалтай ярьдаг юм аа. За тэгээд та хэд мань өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэ. Миний яриаг сонссонд баярлалаа. Тэгээд хамгийн гол нь сонсох биш сонсоод одоо ямар нэг мэдээлэл аваад хүн тэрийг эргцүүлэн бодох маш чухал байдаг гинэ. Зүгээр нэг сонсоод өнгөрүүл нэг чихээр ороод нөгөө чихээр гарчдаг. Харин чи тэр сонсоод тэгээд тэрийг ингээд бодоод бодно гэдэг чинь танаас энерги ирч хүч гарна тийм үү. За тэгээд тэр бодсон бодол дундаас чинь нэг юм бас төрөх байхгүй. Яг одоо л би энэ байгаль гэдэг хүн өөрийнхөө амьдралыг яриад ингээд өөртөө байгаа мэдрэмж юм ярьж штт те. Таны амьдрал надаас өөр ах л да. Гэхдээ миний ярьсан зүйлийг нэг бодоод үзвэл танд ч гэсэндээ нэг бас шийдвэртэй ингээд юм гарах байх гэж би найдаж байна. За тэгээд миний өөрийгөө хайрлах гэдэг сувагтай хамт байдаг таатай баярлалаа. Тэгээд хэрвээ анхуд үзэж явах юм бол заавал лайк болон subscribe бутныг надад дараад өгөөрэй. Тэгээд бас хэрэгтэй хүнд нь бас түгээж тэ шеэрлээд өгвөл надад маш их сайхан байна. Ингээд түр баяртай.